За Парис хот буюу хайрын хотын ялтын хаалганы өмнө хайр тань болор туяатайгаа 2 дахь удаага ирж байна. 11 жилийн дараа ирж. 11 жилийн дараа ирж байна. За ийшээ харуул ингээд алдарт Луврын музей маань харагдаж байна. Луврын музейг бас 11 жилийн өмнө ирэхдээ яг нэг өдөр бүтэн үзсэн. Нэг өдөрт үзээд барахааргүй тийм их үзмэртэй байл. 500,000 гаруй үзмэртэй тийм музей. Дэлхийн хамгийн том одоо урлагийн музей гэж явуулдаг юм байна да. За энэ удаа бол сайхан гадаа нэр зураг авах болчаад за энэ хаваар сайхан үзэх ёстой газруудаараа үзээ зураг авах болоод ингэ явж. За 2024 онд Парисын Олимп болсон Парисын Олимпиад зориулж бүтээсэн Олимпийн агаарын мөнбөлөг дороосоо гал гарч байгаа мэт харагддаг юм. Олимпийн бэлэг тэмдэг өмбөлөг байна. 30-аад метрийн өндөртэй. Луврын музей хойдолд ялтын хаалганы баруун талд. Луврын музейн баруун талд нь юм тийм. 24 он гэж Олимпийн үеэр байгуулж байна.